Сайн бацхан нөхдөө та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ capsule wardrobe буюу яг өөрийн үндсэн хувцсны шүгэгээ хэрхэн зөв бүрдүүлэх вэ гэдэг талаар ярилцахаар шийдлээ. Ерөнхийдөө би бол айгүй энгийн хувцалдаг. Нэх олон төрлийн өнгийн төрөл бүрийн хувцас авах дурггүй. Хувцас сонгож авахдаа нэлээх бодож, нэлээх материал, загвар зэргийг нь харж иж авдаг. Ингээд та бүхэндээ таны хувцсны шүүгэнд яг суур үндсэн байвал зохих дараах хувцснуудыг танилцуулъя. За нэгдүгээрт цулгай цагаан сорочгийн цамц. Ерөнхийдөө ямар нэгэн илүүдтэй бичиггүй эсвэл янз бүрийн гоёл чимэглэлгүй зүгээр л ийм цулгай цагаан цамц таны шүүгэнд заавал байвал ер нь хэрэгтэй. Дараагийнх нь зүгээр юм энгийн хар силк юпг. Энэ юпг бүр бүх юмн дээр зогцдог. Үнэхээр надад таалагддаг. Кэтэн дээр өмсөх юм бол ерөнхийдөө casual, жоох өсгөтэй гуталтан дээр өмсөх юм бол оройны хүлээн авалт ч юм уу. Энэ бол миний хамгийн дуртай юпг. Миний хувцсны шүгэнд бараг 2-3 жил болж байгаа. Миний өдөр болгон шахуу өмсдөг нэг зүйл гэх юм бол ийм өргөн хар өмд. Өргөн хар өмд сонгож явахдаа охтууд минь аль болох материал сайтай. Материал ойдлыг харж авал их зүгээр. Яг тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү энгийн ийм basic хувцснуудыг өдөр болгон өмсдөг. Тийм болохоор чанарлаг, арай материал сайтай байвал илүү хэрэгтэй байдаг. Тэгээд иймэрхүү хар өмд бас хувцсны шүгэнд байвал зүгээр. Дараагийнх нь зүйл гэх юм бол энэ цулгай цагаан өнгийн маг янз бүрийн бас бичиггүй, янз бүрийн гоёл чимэглэлгүй. Тэгэхээр яг хувцсны дотор илүүдтэй бичиггүй юм энгийн цагаан маг өмсчүүл айгүй зүгээр байдаг. Цагаан болон хар өнгийн. За дараагийн зүйл гэх юм бол ийм сул загварын ийм силикон материалтай топ макнууд. Энэ бүр ингээд юун дээр ч юмсан айгүй амар байдаг. Яг тэгэхээр заримдаа ингээд жоохон гиз мэцээ нумаар ч юм уу ерөнхийдөө бие дэвтэйхэн сул юм өмсмөр санагцсан джинсний дотор ч юм уу энэ ийм хэлхгэр топнууд бас айгүй гоё байдаг. За дараагийнх нь зүйл гэх юм бол энэ зүгээр юм цулгай хар өнгийн цамц, нол уран ч юм уу, носон ч юм уу юм зүгээр энгийн хар цамц. Яг тэгэхээр энэ бүх хувцастай маш сайн зохицдог. Тэгээд ерөнхийдөө Монголд цэрүүхэн байдаг учраас Монголын гоё нол уран цамцнууд зөндөө илбэг байдаг. Охтууд маань нол уран цамц ч юм уу эсвэл носон цамц сонгож явахдаа ерөнхийдөө нэг амар тод өнгөтэй биш. Шаргал гихмичлэн яг ийм дарах өнгийн болон тэгээ чанарлаг цамцнууд сонгож авч байгаарай. Зүгээр юм энгийн цэнхэр джинс өмд юун дээр ч зохицдог цагаан топ, хар топ эсвэл ерөнхийдөө ингээд джинс өмд яг энгийн загвартай хизээч ерөөсөө модноос гардаггүй классик загварын джинс өмд хоорхоогүй, уранхайгүй эсвэл илүүдтэй чимэглэлгүй байвал зүгээр. За тэгээд ийм цулгай цагаан өнгийн дээрээс энэ дээрээс болохоор юм гурвалжин захтай
Яг тэгэхээр ибо захтай плажнууд аюу гоё юм эмхтэлэг харагдуулт юм шиг санагдтыг. Энэ миний өмссөн байгаа болохоор зүгээр энгийн хар палаж өмссөн байгаа. Ерөнхийдөө хар болон цагаан өнгийн ийм палаж таны хувцсны шүүгэнд бас байж ахад их зүгээр. Одоо юм blazer, хар өнгийн blazer юм уу эсвэл сарл өнгийн юм уу blazer буюу pijak одоо ерөнхийдөө юм жоохон шулуун загвартай байвал зүгээр. Мөн өнгө аюу чухал хар цагаан эсвэл юм сарл бэж өнгөнүүд ихэвчлэн одоо өдөр тутам өмсөхөд бусад хувцастайгаа илүү гоё зөгтөг. Мэдээч яг гоё юм өнгө зөгтөг хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол бас өнгө оруулж ирж хувцсныхаа стайлыг бүрдүүлэхэд болохгүй юм байхгүй. Миний хувьд бол нэлээд дараахан хувцалдаг. Гэхдээ онгойлын хувцснаас илүү бид өдөр тутмын хувцсыг байнга өмсдөг учраас эдгээр хувцас чанартай, материал сайтай, дахин давтан угаасан ч гэсэн муутахааргүй тэм хувцснуудыг та худалдаж авч байвал зүгээр гэж би боддог. Өнөөдрийн манд бичлэгийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ танд миний бичлэг таалагдсан бол та бүхэн лайк дараарай. Мөн комент хэсэгт та сэтгэлээ үлдээгээрэй. Баярлалаа.